Аймгийн музей нь Өмнөговь аймгийн Намын хорооны 1945 оны 5 дугаар сарын 25-ны 18 дугаар тогтоолоор өөрийн аймгийн нутагт байгаа эртний түүх соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлах зорилгоор орон нутгийг сурвалжлах кабинет байгуулах комиссийг томилон ажилуулж 1948 онд аймгийн гэгэрлийн хилцээний дэргэд байгалийн төрлийн тавиад ширхэг үзмэртэйгээр анх байгуулагдсан. Бүтэц зохион байгуулалтаар 1958 оноос орон нутаг судлах кабинет, 1970 оноос орон нутгийн судлах музей, 1991 оноос аймгийн музей болон үзмэрээ төрөлжүүлэн 2500 гаруй үзмэртэй 9 ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй. Өмнөговь аймгийн музей нь түүхтэд 75 жилийн ойн хүрээнд шинэ музейн барилгын ажлыг эхлүүлж 2021 онд ашиглалтанд орж говийн байгаль түүхийн музей нэртэйгээр нээлттэй хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Шинэ музей нь орон нутагтаа жишг болох үед нийт 7800 м2 талбайтай 5 давхар барилга юм. Зорчигчид болон ачааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийт 3 лифттэй 224 м2 талбай бүхий сан хөмөргийн өрөө, лабораторийн өрөө, номын сангийн өрөө, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, 180 хүний суудалтай кино лекцийн танхим, боловсролын танхим зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлага стандартад нийцсэн тогтчлт үйлчилгээг зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин үеийн шийдэл бүхий пандус буюу налуу шат, лифт, хэрэгцээд тоног төхөөрөмж, бие засах газрыг шийдэж 2024 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгуулгаар шалгарсан. Говийн байгаль түүхийн музейн үзүүлэг дэглэлт нь эрт галвын амтны үлгийн нутаг, ашигт малтналын уурхай болсон Өмнөговь аймгийн өөрийн өвөрмөц байдлыг харуулсан эртний амтэн ургамал, уул уурхай, байгалийн баялаг, ашигт малтналыг гол болгохын зэрэгцээ, тухайн бүс нутагт олон зуун жил амьдарч ирсэн ард түмний баатарлаг түүх, угсаа соёлын асуудлыг цогцоор нь тусгасан юм. Говийн байгаль түүхийн музей нь таны мэдхийн төв байх, хүүхэд залуучуудын сургалтын амьд орчин байх, өөрийгөө тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх их үүсвэртэй байх, аялал жуулчлал, байгаль орчны мэдээллийн төв байх, олон улсын судалгаа шинжилгээний төв байх гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Музейн үзүүлэг дэглэлтийн онцлогоос товч дурдвал палеонтологийн танхим, дэлхийн үндэслийн нэг гол онол, Аз төв, түүний зүрхэнд орших Монгол орн, түүний дундаас Монголын говиас үүсэлтэй нь батлагдж байгаагийн хувьд музейн гол ор хаалганаас эхлээд дэлхийн үүссэн түүх, геологийн тогтц, амьд бүхний үндэс, бактерийн үүсэл хөгжлөөс эхлээд дунд төрөмлийн эрэндэх эртний амтэн, ургамал, үлэг гөрөвлүүд, дөрөвдөгч галвын тухай олдвруудыг дэлгэн үзүүлсэн танхимтай. 2 бүгд тэмээ. Дэлхийн тэмээний 90%-ийг наран тэмээ буюу нэг бүгд тэмээ эзэлдэг бол үлдсэн 10%-ийг хос бүгд тэмээ эзэлдэг. Хос бүгд тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөсгийдэх хавтгай юм. Хавтгай нь Монголын Алтайн цаадах говь цэлийн бүсэд амьдардаг. Монголын говьд үлдсэн зэрлэг тэмээ буюу хавтгай тэмээ, гэршүүлсэн тэмээ, халиун буг, аргал, янгэр, эрвэс зэрэг бусад амьтдыг дүрсэлсэн олон хадны зургууд, дүрслэлүүд нь хүн төрлөختөндөө зэрэгцсэн амьдарч өнөө хүрсэн олон зүйл биологийн төрөл зүйлүүдийн баталгаа юм. Эртний түүх 1922-оос 1928 онд Америкийн Төв Азийг судлах экспедиц Эндрю Симбаг говь 3 сайхан, арц богд, баян цаг зэрэг
Дэлхийд томоохон тооцогдох чулуун зэвсгийн дурсгалуудыг нээн олсноос хойш манай археологчид оцсон манд, захиуртын хөндөй зэрэг хэд хэдэн газраас чулуун зэвсгийн үеийн бууц, дархны газар илрүүлэн судалж байжээ. Академич Окладниковын удирдлагаар Өмнөг аймгийн нутгаар хайгуул хийж анх удаа палеолитийн бууцыг нээж Монгол оронд хүн 20-оос 40 мянган жилийн тэртээс эхлэн сууж байсныг тодорхойлж байсан байна. Боловсролын танхим. Говийн байгаль түүхийн музей нь хүүхэд залуучуудыг төлөвшүүлэн хөгжүүлэх сургалтын орчин байхын тулд нэг давхраас эхлээд бүхий л давхар үзмрүүдэд түшгэлсэн сургалт танин мэдхүйн хичээлийн орчин бий болгон музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2 жилийн хугацаанд 12 мянган хүүхэд багчуудын танин мэдхүйг дээшлүүлэн ажилласаар ирлээ. Аялал жуулчлал, байгаль орчны мэдээллийн төв. Говийн байгаль түүхийн музей нь байгаль орчны газартай хамтран 70 задгад хотын аяллыг зохион байгуулдаг хөтөлбөртэй хүүхэд залуучууд, ахмад наснууд, гадна дотны зочид төлөөлөгчдөд аяллыг тогтмол зохион байгуулдаг. Нийт 28 ажилтнтай үр дүнд суурилсан санхүүжилтийн үнэлгээгээр Монгол улсад 21 аймгийн 23 музейгээс 2022-2023 онд тэргүүн байранд орсон амжилттай ажиллаж байна. Нийт 3560 ширхэг үзмэртэй, жилдээ 50,000 гаруй хүнд музейг үзүүлж 4500 хүүхэд багчуудын танин мэдхүй боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.